Эрхэм үзэгчдээ, эрхэм зохион бүтээгчдээ анхаарлаа нааш хандуулаарай. Та бид 8 сарын турш хамтдаа хөдлөн мөрлөж, хамтдаа бүтээж, зохион бүтээж, залуу зохион бүтээгч нэвтрүүлгийн төгсгөлд ирээд байна. Яг одоо Монголын үндэсний олон нийтийн телевизийн 600-ийн их студид залуу зохион бүтээгч нэвтрүүлэгтээ хамт байсан бүх шүүгчид шилдэг зохион бүтээгчдийг ялагчдыгаа тодруулахад бэлэн болоод байгаа юм. Яг одоо манай шүүгчд маань зохион бүтээгчдэд тодруулахаас гадна өөрсдийнхээ бас энэ 8 сарын туршид ямар зохион бүтээгчдийг боожулсан, ямар шин зохион бүтээгч, ямар бүтээл өнөөдөр энэ нэвтрүүлгээр дамжуулан хүргэж байгаа өөрсдөө өгөх гэж байна. За ингээд зохион бүтээгчтэй, эрхэм шүүгчтэй бид зохион бүтээгчдийг ээж дараалан жигсааж, эренбэлж, үнэлгээ гаргахад бэлэн болоод байна. Дөрвөн шатны туршид бид нар зохион бүтээгчтэй амжилт хүсчихсэн бол энэ удаад шүүгчтэй амжилт хүсье. Та бүгдийн сонголт мэрэгэн байх болтугай. Нэвтрүүлгийн үндсэн лого болох тод ногоон гэрэл бүхий ширээ тойрон суусан залуу зохион бүтээгч олон улсын уралдааны шүүгчдийн баг 10 хүний бүрэлдэхүүнтэй. Шүүгчид маань сүүлийн шатанд үлдсэн 18 бүтээл тус бүр дээр 4 шатны туршид шин санаа хэрхэн хөгжиж бүтээл болон ирснийг хилцхийн зэрэгцээ. Бүтээл тус бүр дээр тухайлсан багийн аргалагч залуу зохион бүтээгчийн оролцоог бас шалгуур болон ярилцгаулна. Ингээд хувийн дугаарын дарааллаар хилцүүлгээ нэг хувийн дугаартай аз далаагаас эхлэж байна. Өнөөдрийн бизнес төлөв бол харьцангуй бол тулгаж ирсэн бизнес төлөв бол бас сайн гарч чадаагүй боловч бүтээлээ бол хоёр янзаар үзүүлсэн байсан. Нэгдүгээр нь бол хайрцаг. Багшны хайрцаг гэдэг байдлаас нь нөгөө талаас нь бол хүүхдүүд өөрсдөө багшны хайрцаг хийх бэлтгэц гэдэг байдлаар бол хоёр байдлаар үзүүлсэн байсан. Хүүхэд маань өөрөө бас их сэргэлэн цовоо тийм ээ. Юмыг айлхаар өөрөөх гарч чаддаг юм чадвар хүүхэд зохион бүтээгч байсан гэдгийг хэлхэн зүйтэй багтай. Тэр бүтээлд бол энэ ажил хийсэн бол багш сурагч орвол багш шавийн барилга бол нэлээд сайн ажилласан харагдаад байгаа тийм ээ. Сурах ногоон дээр бол одоо бүх юм өөрөө хийх гэдэг байна. Алах хөрөө энэ төр шат харуулгын гурвалг нь өөр хийцэн байгаа шүү дээ. Гэтэл тэг хин шаардлага. Хийсэн гурван юмар нь юм хийхэд өөрөө төвөгтэй болсон байна. Гэхдээ бүх юм биднээс өөртөө заавал гэж хийгээд их шаардлага байна гэдгийг бас харуулж үзэх хэрэгтэй. Зорилт бүлээн сурагч гэдэг нь тэр хүүхдэд таарсан багаж гэдэг юм. Өөрөөр жоо хүүхд том багажийг барьчаад хайцсангаа юм хийхэд эвгүй шүү дээ. Тэр утгаараа бол яг хүүхдэд зориулсан гэдэг утгаар би бүгдийн шинийг хийж байгаа гэдэг тайлбарлаж ирсэн л да. Тэргээр бас тэр өнцгөөс нь бас харуул зүгээр гэж байна. Тэгээ миний энэ бүтээлийг улс оронд хэрэглэж тэгээд үүнийг ашиглаж сурж байгаа. Тэгээ ингэснээр Монголын бүх хүүхдүүд өөрийн гэсэн багажтай түүнийгээ юмаа хийждэг, бүтээждэг тийм сайн сэтгэлгээтэй болох юм. Дараагийнх нь заавалтай юмс оролцож байгаа даваад орж байна. Тэгээд даваад орж байгаа нэг онцлог нь бол хоёр бүтээлтэй оролцож байгаа. Нэг нь бол автомашины хөдөлгүүрийн хавхлагын төвжээ мэлтгэгч. Нөгөөх нь бол 13 гурилын терм хоёр өөр багш зөвлөж тусалж оролцож байгаа. Ийм бүтээл байгаа. Талбай мэлтгэгчийн хувьд яг хөөхлөөр яг нэгдүгээр шатанда хийцсэн тийм. Хоёрдугаар шатн дээр тэр маань бүр ингээд өндрүүдэд хийчихсэн бүр. Одоо нөгөө нэг гэрээшээ заавал авж байгаа доор тайлбар хийчихсэн байсан л дээ. Тэгээ хоёрдугаар шатн дээр яг орж ирэхдээ бол харьцангуй жоохон өөрчлөгдсөн. Тариан терм баг шүү дээ. Термийн хувьд яг бас харьцангуй боломжийн бас тажгүй. Зүгээр яг ер нь бол энэ 13 гурилын өөрийнх нь үйлдвэрлэлийн явц нь бол жижиг дунд хэлбэрт үйлдвэрийн хэлбэртэй учраас бол ийм нэг том өсөр биш. Аль болохоор өртөг багтаа бүтээл хийх нь бол илүү даваа талтай л та. Энэ бүтээлийн хувьд бол хэвлэгчд бүтээгдэхүүн арах гэдэг тал дээр бол үнэхээр сайн бүтээлсэн үзэж байна. Харин яг энэ бүтээлээ хийсэн гэдэг дээр одоо энэ сурагч маань харин хэдэн хувьтай оролцсон юм. Гойволтой аймагт хамгийн олон оролцогч оролцсон, хамгийн олон эндээс оролцогч нар тэнцсэн. Тэгээд тэндээс нэлээд олон яг хөглөө бас хасагдсан. Тэгээд бас хүүхд маань нэлээд оролцоо өндөртэй байсан бүтээлүүд маань мөндөшөө гарчсан юм байна. Тэгээд хүүхдийн оролцооны хувьд бол харьцангуй бас айгу бага орчныг харахад энд юм хийж байгаа хүүхд орон нутгад юм хийж байгаа хүүхд хоёр хооронд их зөрөө байгаа. Тэрийг бас юм бас жоохон бас бодолцох байх гэж байна. Яаж ч даваад орж ирээд бол яг орж ирээд бүтээл хамгаалтанд бол өөрөө сайн хамгаалж байгаа. Тэгээ сайн хамгаалж байгаа гэдэг чинь бол бүтээлдээ тодорхой хэмжээгээр бол бас оролцоо гайгүй шинжилтэй. Тэгээ бас бидний бас баримтчаа нөгөө багшаас сурагчид дамжиж байгаа процессыг ерөнхийдөө бас дэмжинэ гэдэг утгаараа эдгэрийн хооронд бас контакт бас сайн хийгдэж байна гэж үзээд байна л да.
Миний бүтээлийн тухай шүүгчнэр тийм бодолтойгоо бол би нэг өөртөө төсөөлсөн шүү дээ. Яг тэр зүйлийг шүүгчнэр сая ярьлаа. Тэгээд чойс өрн багш бүр сайн ярьсан. Тэгэл төрүүлчих санагдчихсан шүү дээ. Үзэсгэлэнтийн мөрөнгөөс оролцож байгаа. Мягмарт орж байна. Бүтээлийн нь болохоор Монгол мот хадвар 2 жилийн өмнө хийгдэ 2 жилийн өмнөөс хэрэгжилж байгаа. Нэвтрүүлгийн явцад бол зарим нэг сайжруулалтууд бол хийсэн. Тэнийг дутагдaltaй тал гэх юм уу? Жохон өөрснөөхөө зүтгэхэд байна. Мотоцикл бол хүчний машин биш. Астилтик кар гэхээр 10 дахин хүчийг хэмжсэн. Тийм учраас энэ электр байх хэрэгтэй. Түүний дээр өнөөдөр эдийн засгийн харьцуулалт үзүүлэлттэй ямар нэг зүйлтэй харьцуулах. Ийм хоёр дутагдал байх. Яг одоо энэ механикийн данг орсон хийцтэй, цахилгааны данг орсон хийцтэй юм дээр бол заавч техник насчтууд ярихгүй болдгоо л. Одоо нэлээд олон захиалга ирсэн гэдэг тийм ээ. Захиалга ирсэн хүмүүсийн дэргээсийн дугаар үүтэй нэг захиалга автсан байна. Өөр газраас захиалцсных бол эргээ засвар үйлчлэг гэдэг нь сэтгэлээс орлоо. Миний зүгээс жоох анхаарал татаж байгаа үндсэн одоо багийн ахлагч маань ер нь бол сул байгаа. Хариуцлагагүй байсан гэдгийг одоо онцлох хэрэгтэй болов уу гэж бодож байна. Миний мөрөдөл Монгол их оронд хэрэгтэй. Мундаг инженер болохыг мөрөдөг. Тусал дэмжижсэн. Аав ээж болон ах эгч. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн багш. Их болт багш болон мундаг чадaltaй багш вэ. Тэр маань бидэнд их техникийн тусал сайд дэмжлэг үзүүлж ирсэн. Хөвсгөл аймгийн Дэлгэр мөнцөг сургуулийн 11-ийн зөвч болон 11 Дэлгэр мөнцөг сургуулийн толон дом тус дэмжсэн баярлалаа гэдгэлээ. Сэлэн аймагаас оролцож байгаа. Амар жаргал байна. Бүтээл нь болохоор зөөрөн хийж байгаа тийм ээ. Хийгээл дуршаал одоо үе шатууд орох болгондоо зөвлөгөөний даа өөрчлөлт байгаа л да. Хамгийн ихний орж ирсэн бүтээл 2 дугаар шатнд орж ирсэн бүтээл нь бол ингээд шууд гол дээр ороод ирсэн тийм. Одоо бол тэр нарийнх юм туудсан юугаар хийгээд тэрнээс нь өөр дээр ороод болоод илүү замтай болоод ингээд тэр нь өмнөх 2 дугаар шатнд байсан асуудлаа шийдсэн бүтээл гэж. Гарын дорг материал гэж олж байгаа материалаар хийгээд байна шүү дээ. Зүгээр яг загвар дизайн гараад шийдэл нь яг эцсийн үйлдэл шийдэгчлэг бол яг захиалаа тэрүүндээ зориулсан байлаа ихэд бол илүү өөр чанар харуулна л да. Үнэхээр хөгжүүлэлт гэж юу гэдгийг ерөнхийдөө бол яг харуулж чадсан. Хичнээн жижигхэн бүтээлч гэсэн тийм. Сэлэн аймгийн 3 дугаар сургууль бол маш сайн ийм барилгыг оролцсон. Багш нарын дэмжлэг бол их байдаг. Сургууль цөөхөн сургуулийн нэг л тийм. Тэндээ нэгдүгээр шатад авчаад ирсэн гэсэн үг шүү. Тэндээ залуу компьютер нэвтрүүлгийг хийчээд шалгарсан бүтээлүүдээ нааш явуулсан. Тэр маань бас чанартай тодорхой хэмжээнд нөлөөсөн баг л та. Тэр нь бас нэг тийм шантрахгүй нухаад байгаа юм бас нэг анзаагдлаа байна тийм. Мэдээж хамгийн их сонсхийг хүсвэл ахиц гарч байгаа хөгжиж байгаа гэдэг үнэхээр гоёсэн. Энэ мэдээж л миний хичээл зүтгэлийн үр дүнд л харагдаж байна. Шинэ дүрмэн 2 жилийн орж байгаа. За бүтээлийн нь бол тосон ном даалтын зуух. Бас л нэг бүтээлэл цааш нь хөгжүүлээд олон талаас нь хөгжүүлээд байгаа учраас бас их давуу тал гарч ирлээд байгаа юм байна. Ерөөсөө л 100-аараа дагнцсан хүн. Одоо бол олон тосоор ажиллана гэдэг байна шүү дээ. Гэхдээ бол ганцхан ашигласан масл буюу биднээс ярьдаг моторын тос дээр туршсан байна. Хүмүүс бол ургамлын тос, өөхөн тос дээр туршиж үзээгүй. Залуу зохион бүтээгч ханууд яриул энэ хөгжин бас адилхаар л өөрийнхөө мэдлэгийн хүрээнд тийм ээ. Одоо тэр электроник кейсүүдийг яаж зөвхөн бодох яах вэ гэх бүтээлээ хөгжүүлсээр байгаа гэсэн. Мэргэжлийн сургууль төгсөөгүй ч гэсэн одоо зохион бүтээгч бас нэлээд өөрийнхөө зохион бүтээгч тал руу. Энэ жилийн хүрээнд одоо нэлээд өндөр түвшинд одоо явж байгаа байхгүй юу? Хайцсан. Өөрөө ер нь бол байгаа мэдлэгийг бол шууд бие зүйл болох тал дээр нэлээд сайн ажиллаж байгаа тийм харагдсан л да. Өнөөдөр өдөр шинэ тэр нэг дутагдaltaй таар нь бол бизнес төлөвлөгөө зүгээр өөрийнхөө бодож байгаа л гаргасан болохоос ш бас нэг сургуультанд суугаад тэндээс олсон юм тусгасан юм бол жоохон бага тусгацсан. Яг тусгасан хөгжлийн оролцогчны бүтээл бол бизнес төлөв яг нөгөөдхний дагуу хийцсэн юм ажиглаад байсан шүү дээ. Тэр талаас бол жоохон дутагдaltaй тал. Маш гоё санагдаж байна. Маш миний одоо хийжсэн бүтээсэн юм надад одоо тийм. Одоо энэ олон шүүгч нар цаашаа тагаа надад маш их гоё байна. Дугуй засварын механик төхөөрөмж гэж байгаа. За энэ оролцогч маань нодлон бол улаан үдэд болсон шалгуултанд орсон. Энэ жилээс бол анхнаас нь дахиад оролцож байгаа. Гэхдээ нэг авчтай бол нодлонгийнхаа ямыг дахиад хөгжүүлж байна. Яг хийцээ үед бол нөгөө нэг пүш акшн магшин гэдэг нөгөө яг өөр бүтээлээс хазаагаа явж байсан. Тэгээд нилээ хэдэн санаа нь хэлж өгсөн. Тэгээд мань хүмүүс бол тэр санаа нь дор нь тусгаад одоо угсрах тэгээд ашиглах энэ үйл явцыг бол хялбархан болгосон л доо. Тэгээд нэг авах юм нь бол
яг одоо хүн юу зөвлөөд яг бүгднгөр дурч үтсэн байна. Одоо бид нар одоо зарим нь бид нар онсон, зарим нь оноогүй зүйлүүд байна шүү дээ. Тэгээд тэднийг бол их сайн тусгаж авсан. Тэр талаараа бол санаа бол өөр юм. Одоо хийж байгаа бүх явцыг бол өөрөө дүүрэн гараа гэсэн юм л үг таа. Нөгөө оюуны манер гэж яриад тэр тал руугаа ер нь айгуу тийм сэргэлэн хөдөлгөөнтэй ер нь бол юу гэдвэл овсгоотой байж мэдхээр тиймэрхүү юм ажиглаад байгаа л да. Нэг юм айгуу тэр нь болохоо олцсон байлаа гэхэд дараагийн нэг юм ярьцэл яг гүйж явж харагддаг л да. Тэгэхээр тэр тал руугаа ер нь бол үүлгэр ухаан тал руугаа. Магадгүй би оюутан төгсөн дараа нэг л хүний дор ажиллана. Тогтмол сарын цайлан харж амьдрал нэг л орсон болчихлоо. Ямар сонирхолтой биш. Хэдий баг ч гэсэн жижиг ч гэсэн өөрийнхөө хийж байгаа зүйлийг эхнээс нь эцэг нь үр дүн гүйцэтгэл явуул илүү сонирхолтой, илүү зугаатай. Хүн сонирхолтой юм дээр илүү байдаг шүү дээ. Тэр утгаараа ерөнхийдөө сонирхолтой зүйл те. Заавал дугуй хандлахаас илүү инженерийн сэтгэлгээ бас юм дээр ч юм байгаа те. Тийм учраас яг энэ зүйлийг өөрийн гэсэн бизнес болгочих бодол бол байгаа. Батцаа бүтээлээ нь болохоор хог ачих автомашины тоног гэдэг юм байна. Өөрөө бол нэлээ зохион бүтээгч талтай. Өнөөдөр бол тайлбарлахдаа бол би зохион бүтээсэн. Яг бизнес болгоод миний ажил биш даа тий. Тий. Гэхдээ бол зүгээр бас нөгөө талаас тийм. Үнэхээр зохион бүтээгч болохоо өөрөөсөө бизнес болгоод явах алгүй. Нөгөө зохиогч ирэхээ аваад өөр нэг юм өмнөөс нь бизнес хийх хэрэгтэй. Хэрэгтэй бүтээлүүл хэрэгтэй. Дутагдaltaа талны үгээр дээр асгасан хогоо яа цэвэрлэхээр хүн цэвэрлэнэ гэдэг. Тэгс өнөөдөр болохоор нөгөө ирж ярьж байгаа мэрэгжилтэн болохоор баг хөнгүүгээр ачих боломжтой гэж яриад байгаа. Тэгэх боломж байхгүй л тийм бүтээл бол тийм. Түүнээс хогийг бол дээшээ гаргах нь бол ямар ч асуудалгүй гаргаж байгаа. Ямар ч тэр бол 200 бош байх юм гарах хүчтэй. Тийм өсөг бүтээл. Эхний шатанд бол зураг байсан. Зургаар ингэ гаргаж чадсан маань одоо манай хамгийн том давуу тал байсан гэж. Үгүй бас тийм шүү дээ ерөөсөө тийм ээ. Юм зохион бүтээгээд ямар зураггүй нь 1000 хөрөнгө оруулалт хийгээд тухайн бүтээл гарахгүй л байхгүй. Таамаглалгүй тооцоолно гэдэг нэг гоё. Сайн тооцоолсон. Тэр бол хувьсаа яваадсан бол бас энэ бүтээл гарч. Улаанбаатар хотын төлөөлөгсөн тийм сэтгэлгээтэй ер нь бол тэр компанид ажиллаад тэр хүмүүсийн айл гэрүүдийн бүх хогийг л чадах ятгаараа л ачиж явж байгаа хүмүүс. Тэгээ тэр хүмүүс маань ийм сайхан сэтгэлтэй хүмүүс гэж ажиллаж байхад тэр хүмүүсийн ажлыг хөнгөвчлөөд улс нийгэмдээ хэрэгтэй хүн бол бүтээл байгаасай. Би өөрөө бас нэг тодорхой хэмжээнд улс нийгэмдээ бас нэг хэрэгтэй хүн болчоос улсын төлөө нэг юм хийх юмсан гэсэн бас нэг эргэн үеийн тийм бас нэг бодол байсан л да. Төгсгөө сэтгэлэнгийн хувьд бол хамгийн анхны жил бол Европын хоороо олдсон. Энэ жил дахиад 2 бүтээл олдсон. Нэг дахиад Европ. Аав нь бол их сайн тусалдаг. Тэгээд 2 бүтээлээс энд удаад нь бол жолоочийн туслах гэдэг бүтээл байна. Тэгээд энэ бүтээлийн хөгжүүлэлт дээр би очиж ирсэн л дээ. Энэ бүтээлийн гол бэрхшээл нь шийдэх ёстой асуудал нь бохирдлоос яаж хамгаалах вэ гэдэг асуудал байна. Тэгээд машины ухрахын мэдрэгчмэр гэдэг шүү дээ. Тэрийг тавьж үз энийг хийвэл яах вэ гэдэг. Тэгээ баг тэрүүн дээрээ тогтсон чинь өнөөдөр болохоор тэрийг харсан чинь өөрөө хийсэн гоо. Ультрасоник тавил ингээ болохгүй, энийг тавил ингээ болохгүй юм тий. Одоо тэгээд инфраред эцсийн хөлбөрөнд тохируулах боломжтой юм байна. Энийгээр тохируулъя гэдэг. Агарын урсгалаар яах вэ гэдгийг яах. Гэтэ санаа нь бол хэрэгжүүлэх гэж оролцсон бол яг агаар тэр нүглээх жоохон хөрөмжүүлэх хэрэгтэй. Гэтэ энэ хүүхдийн хувьд бол өөр их зүтгэлтэй юм хийх сонирхолтой. Тэгээ онлайн мэдлэг энтрийг бол цаашаа их сургуулиараа олж аваа явах юм бол энэ бол тийм маш сайн зохион бүтээгч болох уу гэж харж байна. Намайг бол одоо миний тутагтай болон давуу талыг хэллээ. Би энэ давуу тал бол сул талыг одоо дараа жил одоо бүр яг өөртөө шингээгээд одоо дараа жил бүр маш сайн оролцсноо гэдэг чинь тэгээд яг ерөн оюутан болоод ихтэй сургуульд ороод ирэх юм бол энэчээс сурвалжуулсан мэдлэгээрээ төрөөлж аваад бүр нөө програмчлах юм уу эсвэл өөр илүү тоон систем рүү ороод ирэх юм бол надад юу давуу талтай. Тэгээд намайг ерөнхийдөө бэлгийн машин гэж дандаа өөрөөр зүтгэж өөрөө дандаа юм хийж байгаа болоо зүг бэлгийн машиглал хийвэл чамд илүү цаг хугацаа гэсэндээ баг гараад ашигтай гэж тийм давуу сул тал хэллээ. Дараагийн 70 эрд. За 70 эрд нь бол энэ удаа нь бол Монгол гэрийн нэмэлт самхраа гэдэг бүтээлийн бүтээлээр оролцож байгаа. За онцлог нь бол бас эхний жил оролцож байсан. Эхний жил бол 2 бүтээлээр оролцсон. Нэг нь бол яг энэ гэсэн тийм ээ. Басны баярлал бидний баярлаад байгаа зүйл энэ бүтээл хаяхгүй тэгэл дахиад орж ирж байгаа. Сайжруулснараа эргээд орж ирж байгаа. Айл тавиад туршсан. Нэг өвлөөр өнгөрөөцсөн ийм бүтээл байгаа. Хийцээ үед их гоё юм ажиглагдаад байхгүй. Өөрөө бол тэр доод цуур нь бол 8 талтай тийм. Тэгэхээр гэрийн тоон чинь дугуй гэдэг шүү дээ. Тэр дугуйнуудыг хөрөөдөж гаргах хийх гэдэг тийм чи 15 тохируулах чинь хамгийн том асуудал байхгүй.
Тэгээд 8 юмгаа дээрээ яаж аваад уулзах нь гэж бодоод байсан чинь 3 талд гурвалжгаар дөрвөлжгээр хийчих. Тэгээд дээдлээ бол ингээд ердөөс 4 талтай болчихно. Хийцэн үед маш их хялбар болно. Шийдэл амарчтай талбар. Материал ашиглалтанд ерөөсөө үлдэгдэл гардаг шүү дээ. Тэгээ ялангуяа энэ зүүн хэлбэртэй юмуд харьцангуйтай бэлдэс материалын хорогдол баг гардаг тийм сайн талтай л да. Стандарт сүхий бэлдэцүүдийг аль болохоор хаягдал багтаагаар ашиглах тал руугаа бас бүтээлээ бодно гэдэг бол бас энийг бас анхаарах ёстой зүйл гэж бодож байна л да. Гараар хийж байгаа учраас одоохондоо өртгөн бол өндөр байгаа тийм ээ тэрийг тооцохгүй. Ер нь зах зээл бол байгаа л гэж харагдчихсан нь миний хувьд. Би ч өөрөө залуу хүн. Тэгээд энэ шинэ бүтээл маань одоо бас дөнгөж төрж байна. Бас залуу шинэ бүтээлийг төрүүлж байна. Эннийхээ үр ашигыг би одоо хүртэж одоо өөрийнхөө амьдралыг дээшлүүлэх гэдэг юм. Хүн ер нь хэр их хөлс гоожуулна төдий чинээ илүү их хөрөнгийг өөртөө хурааж өөртөө ашигаа олж чадна гэж үг байдсан шүү дээ. Тэгэхээр би одоо хөлсөө гоожуулаад эхэлсэн гэж бодож байна. Одоо миний энэ оюуны өмч надад үр ашигаа өгөх үлдлээ гэж. Ерөнхий ивент итгэгч шинэ бүтээл шилдэг санаа шийдлийг дэмжин хөгжүүлэгч Newcom Group. Дараагийнх нь бол цог мантхан Монгол улсын төлөө хөлийн зурсын хяналтын систем. Цаад байгуулгын нэгсэн дэмжиж байгаа. Яг ажил дээр тулгарсан асуудлаа шийдэж байгаа. Маркетинг талд бол нэлээд сайжраа яваад байгаа тийм. Нэлээд зөвхөн бүтээлүүдийн нэг болох нь дээр бодож байсан чинь шал ондоо тавьсан хийгдээд ороод ирсэн байхгүй. Тэр хоёр дахь шатнд бүр шоконд ороод. Шат болгон дээр яг сайжруулаад яваад. Гэхдээ нэг зүйл дээр анхаарах хэрэгтэй. Энэ хоёр яг хөглөө маркетинг тал руу одоо өнгө үзүүлж тийм ээ. Тэрний тал дээр л анхаарал болгосон биш. Гэхдээ яг тэр цаана яг тухайн үйлдэлээ гүйцэтгэж ажиллаж байгаа үеүүд чинь хамгийн том асуудал. Чайсан хэлдэг бол үнэн. Өнөөг хүртэл биднэрт бол тодорхой хэмжээний зурвас туршаад байгаагаас биш. Яг нэг хэлийн нэг хэсгээс нөгөө хэсэг рүү бол туршсан туршилтаа бол бид одоо харуулсан байгаа шүү дээ. Тийм том бүтээл маш олон шийдлүүдийг нэг дор багтааж өөрсдийнхөө хүчээр шийдэх гэж оролдож байгаа байхгүй. Өнөөдөр ярьж байгаа гай юм нь юу гэхээр нэг уул уурхай мурхай гэдээ маш олон хэрэглээ бодоод алдсан ба шүү дээ. Тэр тал руугаа явах юм бол харин их том зах зээл. Зөвхөн хил гэж туулшрахгүйгээр тийм. Дид үтс хийгүү тохиолдол бол энэ бол маш өртөг өндөртэй бүтээл байхгүй. Энэ бол зөвхөн хил дээр байгаа тэр дид үтсэл ашиглаж байгаа бүтээл байхгүй. Би заавал тэрийг хилээ манаа гэж яриаггүй шүү дээ. Тийм учраас би тэрнтэй бол санал нийлэхгүй байна. Энийг бол заавал хил хамгаалахаар биш маш олон зүйлээр ашиглаж болохоор байгаа. Тэр уурхай дээр ч гэсэн ашиглаж болохоор байгаа л та. Тийм. Тэрийг бол заавал уурхайг ганцлаад ангаараа биш уурхайн тэр хяналт тавих байгууллага маань хүртэл давхар хамт ашиглах боломжтой байгаа. Тэрүүгээр давталтай. Дээрээс нь энийг бүр өшөө янз янзаар хөгжүүлэх бүрэн боломжтой байгаа. Энд чинь энийг өөр бид тэр хаяхгүй л дээ. Цааш нь улам хөгжил байна. За дараагийн бүтээл байна Батөрж байна. Батөржийн бүтээл болохоор N01 тээвэрлэгч нисгчгүй нисэх аппарат. Бүтээлийн онцлог нь их зардал амттай бүтээл. Зүгээр давуу талд нь бол цаана хөлөтгөн нисэх загвар хүлүүг ажиллаж байгаа учраас өөрт нь бүтээл хөгжүүлэхэд нь маш том туслах хүчин ажиллаж байгаа. За харамсалтай яг өөрсдөө анх тавьсан зорилгоо өөрөөр хэлбэл үүлэнд гараад бидний хэлээд Америкт өгүүлээд тэгж харуулна гэж нэгдүгээр шатанд ярьсан. Хоёрдугаар шатанд бол зүгээр нисэх аппарат байна яасан. Гуравдугаар шатанд бол хөөрсөн. Гэхдээ тодорхой өндөрт очиод бол тэрнээс аш хөөрөөгүй байна. Өнөөдрийн энэ бол зүгээр баруун оруулагч гэдэг бол тэр нисэх аппаратны нэг хэрэглээ байхгүй. Тэгэхээр энэ бүтээлийг бол усан дэмжээд том хөрөнгө оруулаад ингээд хийгээд явах юм бол энэ Монгол улсад маш их хэрэгтэй тийм. Одоо нисгчгүй нисэх аппаратаар маш олон юм хийж тийм. Хүний аймнаас гэсэн тийм янз бүрийн эрсдэл байхгүй тийм. Тэгэхээр энэ бүтээлийг болохоор би оруулагчтай юу гэж хэлэх вэ гэхээр бодлогоо гоё том тавиад дөрвтэй том бүтээл хийх хэрэгтэй байхгүй. Түүнээс одоо энэ 1 кг 2 кг ачаад тэн гэдэг бол энэ бол явахгүй яг цааш. Зорилттой зөв. Өөрөлд нэгдүгээр шатнд орсон шиг яг ийм өндөр, ийм нөхцөл ажиллаж чаддаг. Ийм хэмжээний хэвлэж чаддаг. Энэ л нисгчгүй нисэх аппарат хийдэг зорилт тавьж болж байгаа байхгүй. Маш их зүйлийг сурч мэдэх хэрэгтэй байна. Тэгээд одоо 11 дэх анги энэ жил төгслөхөөр оюутан болоод нисхийн тал дээр ер нь одоо тийм электрон тал дээр ч юм уу нэг зүйлээ маш сайн бариад ер нь нэг зүйл дээрээ тийм илүү сайн өгч хэрэгтэй байл гэж ойлгосон. За Батхан хүн гал нацах шахмалын төхөө хэмжиж байгаа тийм. Бид анханаас зааг нь гаргаж хэлсэн зүйл бол яг энэ бүтээгдэхүүн үйлдвэрлэгч төхөөрөмжтэй нь бол бид үнэлт өгж хаашаа хөгжүүлнэ гэсэн. Тэр дагуу нь явж исэн боловч өнөөдрийн танилцуулганд бол бүтээл рүү баялгаандаа явцсан.
Яг залуу зохион бүтээлч одоо техник машин руугаа тал руугаа бүтээл рүүгээ ороод байгаа нь хэрцэнгуй бас маань хүн тэр юу нэг зах зээлийг бас ихтэй томоор харахад одоо жоох итгэлгүй болоод байна уу гэж би бодоод байна л да. Гарч ирсэн бүтээлийг бол ер нь бол сонирхож байгаа хүмүүс ер нь бол байдаг шүү дээ. Гагцгүй тэр тийшээ яваад өгөх манай нэвтрүүлгийн царгаас гарчих гээд байгаа учраас аль болохоор энэ машин дээр нь ажиллахыг ер нь хүсэж байна. Хэлгүй ер нь бас жоохон бас бодвоштай зүйл ер нь бол их анзаарчихсан. Миний энэ бүтээл болохоор ашигтай завгар байж болно. Гаргаж байгаа бүтээгдэхүүн нь шинэ бүтээлийн санаа байхгүй юу? Тийм учраас би энэ хоёрын эзэмшдгийн үндсэн дээр өөрөө үйлдвэрлэлээ нэгээд хамтын ажиллагааны гэрээ байгуулах юм бол бусад хүмүүстэй хамтарч өөрөө бүхэл дүүргийг хангаж чаддаг юм ах юм бэл бусад хүмүүстэй хамтарч энэ үйл ажиллагаагаа эрхлэх боломжтой гэсэн тийм санаа гаргаж өгсөн юм. Тэгээд шүүгч нарын талаас үнэлт үнэлгээ нь гоё шударга өгч байна л гэж хэлэхээр байна. Энэ ч бас 2 дахь жилийн оролцож байгаа тийм ээ. Тэгээ бүтээл бол яг явцлуунд бол бас хэлсэн дутагдaltaй дараагийн хэлэхэд бол бас ууж хийсэн сайжруулаад дараагийн шийдэл бол нэлээ гайгуулаад орж ирээд байгаа. Би бас бүтээл хөгжүүлэлтээр очижсэн л да. Ер нь бас л аль болохоор тэрийг үнцийг хөргөчгээр баяжуулчих юм болгондор л ажиллахыг хичээж байгаа. Энэ хөдөлмөр шинж чангаар бол харагдсан. Сая өнөөдрийн яаж байгаа бид нэлээд том алдаа гаргаж байгаа нэг зүйл нь болохоор ер нь бол энийг ингээд бүрэн хэрэглээд яг өөрийнхөө болж төлөвлөжсөнөө бүрэн хэрэглэх юм бол нийгэмд ийм одоо мөнгөн дүнгээр хэлэх юм бол ийм их өгөөжтэй бүтээл юм а гэдгээс хөөхтэй авчаад тэрэн дээр ирлээ том алдаа гарчихвол гэж бодоод байна. Нийгэмд үзүүлж байгаа ерөөсөө ач тус нь бол усад тэдэг зүгчийн чамдны эрдэнэ шүү дээ. Ингэж алдаж байгаа шүү дээ гэдэг нийгэмд одоо өөрийнхөө бүтээлээр илэрхийлж чадж байна гэж бас тэр бүтээлийн даваа тал. Тэр утгаараа дэмжигдэж бас дөрөвдүгээр шатнд. Тэр утгаараа ерөөсөө дэмжигдэж явсан. Тэгээд тэр хүүхэд манаас шат болгон дээр яг тэгэхээр бас жоохон ийм юу нэг акцийг гаргаж ирсэн ерөөсөө. Ахиц гаргаж ирсэн учраас дараа дараагийн шатнууд дээр би өөрийгөө уртаа тавьсан зорилгын төлөө биелүүлэхийн төлөө бас явж чаддаг гэсэн. Тэгээд нэг ажлыг хийсэн бол эцсийг харахын төлөө энэ төвцийн ерөнхийдөө хүнийг бодоод ерөнхийдөө цааш нь дарах биш. Цаасан дээр буулгасан зүйлийнхээ хэрэглэгч буюу тухайн хүмүүст хүрэхийн төлөө зордох тийм төсөв төвчээр би бас болдог юм бүтээл анги хийж игээсэн бол дуусгах ёстой гэсэн хүмүүсрийг суулгаж өгсөн тэмцээн гэж бодож байгаа. Хөрөөд усаас олцож байгаа олцоо түн байгаа. Түн маань болохоор дун удирдлагад химийн царуу гэдэг бүтээл оролцож байгаа тийм ээ. Анх дэмжигдсэн санаа бол дуугаараа удирддаг химийн царуу гэдэг бүтээл нь бол санаа нь бол нэлийн хэмжээ бас хөгжүүлээ бол цааш бас хэрэгтэй гэдэг үднээс бол дэмжигдсэн. Хийцээ үед бол учир дутагдал биелдэг. Тэгэхээр энэ бол нэлээд өмнө зүйн орж иж мэдээллийн судалгаа нь хүртэл тусдаа судалгааны багийн хийх ажил учраас тэр хүрээнд нь л дүгнэх ёстой. Яг энэ тэмцээний хүрээнд бол бас тэмцээний хүрээнд бол бүрэн хийчих бол асуудал биш. Түмэнгийн бүтээл дээр онцгой ач холбогдол өгöd байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зориулсан тийм ээ тоног төхөөрөмжийг аль болох хамгийн одоо боломжтой зардлаар бас арай шинэлгээр хийх гэж зорьсонд нь бас их олзуурхаад байгаа юм. Мэдээж энэ өөрөө их том бүтээл байсан. Тэгээ амжихгүй боломжгүй жоохон сайн хөгжөөгүй. Бас дуугаар удирдах юм боломж байгаа юм байна гэдэг. Өөрөөр хэлбэл цаад судалгааны том багуудад сэтэл өгөх гэдэг үднээс хэрэгтэй сэтэл өгөх гэдэг үднээс бол дэмжигдэж дөрөвдүгээр шатнд явсан. Хамстай нь бол яг бүтээл бол 100% хөгжигдөв. Дараагийнх нь бүтээл бол бас бүрээдөөс оролцож байгаа Николай байгаа. За Николайын бүтээл бол электроникийн лабораторийн ажил хийж үрдэл хийдэг ийм бүтээл байгаа. За энэ бүтээл маань анх биднээс очиод бол яг эцсийн байдлаар болцсон байсан. Өөрөөр хэлбэл багшийн бол санаа нэлээд төлөхөө орсон. Өөрөөр багшийнхаа хийх системийг хүүхэд бол өөрийн хэмжээнээс тодорхой хэмжээнд баяжуулаад дараагийн шатанд оролцож байгаа. Зөвхөн яг учир дутагдал нь бол шатнаас шатанд ирэхдээ бол тэгтлээ сайн хөгжөөд явахгүй байна. Заавар юу гэдэг нь бол их хийж байгаа боловч яг бүтээлийн хөгжүүлэлт нь бол бас нэг хангалттай сайн хөгжиж явахгүй байна. За сүүлийн оролцогч маань Батбайлаг байна. За Батбайлаг бол цаал усыг дахин ашиглах хөрөмжөж энэ бүтээлээр оролцож байгаа. Зөвхөн дэмжигдээд байгаа гол юм бол бас нийгэм хэрэгтэй өөрөөр хэлбэл
одоо цэвэр усаар буцаж бүх юм хийгээд байгаа биш. Саарл усаа ашиглая гэдэг тэр зорилтод бол нэгдсэн маш хэрэгтэй асуудлыг хөндөж шийдсэн юм бүтээл байгаа л да. Би бас бүтээл хөгжилт явцтай танилцж ирсэн. Ер нь бол бас янз яг одоо энэ бүтээл дээр нэлээд бас тодорхой хэмжээнд цаг хугацаагаар бас тууштай ажиллаж байгаа тийм бүтээл л дээ. Хийцэн хэсэг дээр өнөөдөр цаг тухайн үед тулгамдсан дээр айл болохоор л одоо энэ дээр холбогдох зөвлөгөөч талууд нь ер нь бол хандж байгаа тийм байдал анзаарагдсан. Одоос өнөөдрийн үзүүлсэг хийцийг харж байхад миний хувьд болохоор өмнө нөгөө үжиснээс арай нэг өөр болсон юм анзаарчихсан. Тэр бол миний хувьд болохоор жоохон ухрал шиг санагдсан. Гэхдээ яг одоо энэ хоёр хүүхдүүд нөгөө өмнө доор байсан шийдлээсээ дээр байгаа шийдэл нь илүү гэж үзсэн учраас өнөөдрийн шийдэл дээр би очсон байна гэж ойлгосон л доо. Хүүхдийн хувьд бол үнэхээр бас шургуу дайчин. Яг үнэхээр бүтээлдээ орно өөрийнхөө бүх юмыг дайчилж байгаа тийм юм байна анзаардаг тийм хүүхдээсээ. Энэ тэмцээнд орсноор өөрийнхөө бүтээлийг тодорхой хэмжээний амжилтанд хүргээд Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэт бүх хотуудаа усаа ариг гамтай хэрэгэлдэг болгож байгаа бол Монгол орон зөв хөгжлийн эхлэлийг жоохонцсон тавьж магадгүй болохоор энэ бүтээлээ эцэст нь хүртэл нь хийгээд амжилтанд хүргэнэ. Ийхүү шүүгчид нухацтай хэлцсэний дараа бүтээлүүдийг тус бүртээ эренблэж 1-ээс 18 хүртэлх байр эзлүүлэх юм. Хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх, техникийн шийдлийн хамгийн оновчтой хувилбараар бүтээгдсэн шилдэг бүтээлүүд хэдхэн хормын дараа 10 шүүгчийн эренблснээр нэгтгэгдэж, энэ улирлын шилдэг залуу зохион бүтээгч тодорно. Тууштай хөдөлмөрлөж, шин санаагаа бүтээл болгон хөгжүүлсэн залуу зохион бүтээгчдэд амжилт хүсье. Ерөнхий ивент